За манай хол ингээд Оронт аймгийн Баян Түмэн сумын Сумаасаа баруун тийш Шаазнуур гэдэг одоо энэ услгаатай талбай зориулсан. Нийт тийм эргэн тойрон газар бол 2700 байгаа. Газар тариалангийн талбай байдаг. Тэрнээс одоо манайх компани дээр 400 га газар нь манай дээр байдаг. Энэ дээр ингээд өдөр ингээд туршилт судалгааны ажил сүүлийн 12 жил хийж байна. За ингээд гэрэл цахилгаан 3 км үндсэн Шаазнуур дэд станцаас татаад ирсэн. 100 кВт гэдэг чинь нэг сумын хэрэглээний цахилгаантай гэсэн үг. Нөөц. За одоо бид нэр ингээд урагшаа энэ шугамаа дагшаад урагшаа энэ манай фермээс ингээд урагшаа нэг 800 м газар. Одоо хоньны аж ахуй хөдөө аж ахуйд нэн шаардлагатай. Одоо малчин тариаланч хөдөө амьдарч байгаа улсуудад бол энд бол хамгийн илбэг юм бол мал аж ахуй мал байгаа. Түүн дотроо бид нар бог хамгийн их богтой. Тэгэхээр тэр богийн аж ахуйг өдөр болгон эргэлтэнд оруулахын тулд бид ийм жижигхэн богийн аж ахуйдтай байх ёстой. Тэгээ одоо энэ нүхэнд 800 м-ийн газар дээр 5 га газрын хүсэлт өгöd олон жил болж байна да. Тэгэх юм бол одоо жинхэнэ нөгөө хоршоолох хөдөлгөөн чинь ийм жижигхэн аж ахуйд дээр эргэлдэнэ. Жижигхэн аж ахуйд дээр эргэлдчихэж бид нар маш цомхон унаж босохдоо амархан тэгээ нэгнийхээ одоо өдөх зүтгэл одоо тийм цөөхөн хүн нөлөөллөөр аливаа нэг юмыг бас өөрчлөх боломжтой тийм хэлбэрлэл орно. Хамгийн гол нь энэ аж ахуйн хажууд баг сургууль нь байна. Хүүхдийн баг сургууль. Баг сургуультай бид нар бол одоо энэ бүх юмаа үзэн шүү дээ. Өдөр болгон малаад ичээ нөгөө нэг мянган бодлуудаасаа тийчээ эцэг ихтэн өвн тэд нэр өөрсдийнхээ малыг тийчээ нийлүүлэх малаа одоо хойд дэрн энд өдөрт 50-60 бог тийжээж нэлээд оруулж байна. Өдөр болгон 50-60 шүү дээ. Гэтэл Улаанбаатарт өдөр болгон 150 гулуу завъя гэсэн байгууллага байж байна. Өдөр болгон 150-ыг. Тэгэхээр өдөр болгон 150-ыг яагаад авч чаддаг юм бэ гэхээр тэр 150 өдөр болгон яг ижилхэн таваарлаг чанартай байх хэрэгтэй. Яагаад өдөр болгон тэр ресторан одоо юуных нь авч чадахгүй гэхээр та өдөр болгон тэр яг өөх махан тарган таарчихсан тийм хоньны махаар хоол хийн гэх юм бол тэр хоолыг чинь итгэх гэж одоо 40-50 мянга байсан ч гэсэн итгэх гэж орж ирэх хүн өдөр болгон яг нөгөө чанартай махаа итгэх гэж л орж ирнэ. Ер нь тэгээд аливаа нэгэн одоо хоолны газар ресторанууд бол нэг ингээд ороод идээ сурчсан одоо миний ч гэсэн ороод иддэг бол би жишээлбэл аймаг дарлахад бол битэр бол альхай ресторанд ороод гэртээ нэг хуушур хийгээд учраас альхай ресторанд очиод одоо энэ хөдөө олон жил болоход ганцхан хуушурыг авч иддэг. Яг тэгвэл ганц тэдний хуушур их сайхан байдаг ганцхан ресторанд л ордог ганц хоол иддэг. Энэ юу хэлээд байна гэхээр бид нар ч гэсэн яг юм нэг юмыг бэлтгэж чаддаг, нэг юм маш сайн хийдэг. А бидрээс тэр маш сайн юмыг нөгөөдөл чиг ирж авдаг тийм. Тийм байх л чухал. Тэгээд энэ сайхан уудам нутаг шүү дээ.